өнөөдөр ингэ шийдэж одоо энэ орон сууцны шинжилгээний асуудлыг шийдвэрлэлээ. Цугийн удирдах газарт мөн одоо залуугаас эхэлж одоо 2004 онд хүн гэмтэл авсан хөдөлмөрийн чадвар 80% алдсан ийм хүн байгаа. За эрхэм гэрчлэгийг нь гадуур өгнө гэж хүсэж байна. За мөн энэ цугийн удирдах газрын За ингээд өнөөдөр орон сууцны эрхэм гэрчлэгийг агаас олгосон эрх хэмжээний хүрээнд нийслэлийн хүчин харилцааны газар бол төсөв байгууллагуудаа нийслэлийн сэдвүүд Улаанбаатар хотын захирагчийн 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэнээ дээдлсэн хүүхдэд ээлтэй иргэдтэй үйлчлдэг ухаалаг төрийн үйлчлэгийг хүртээмжтэй шуурхай тэгш нээлттэй хүргэн аж аргалтай хотыг бий болгохоор зорилт төвшүүлж ажиллаж байгаа та бүхэн мэдж байгаа. Дээрх зорилтоо хүрэхийн тулд та бид ухаалаг төлөвлөлтийн дагуу эдийн засгийн үр ашигтайгаар нийслэлийн өмчийг нэмэгдүүлэн ашиглалт дүр өгөөжийг сайжруулж нийслэлийн нутгийн захиргааны болон үйлчлэгээний байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчлэгээнд шинэ менежмент нэвтрүүлэн мэдээллийн технологи ухаалаг шийдлүүдийг ашиглаж төрийн албан хаагчийн мэдлэг ур чадвар хариуцлагыг дэвшлүүлж төрийн үйлчлэгийг иргэдэд цогц хүртээмжтэй хүргэх үүрэгтэй байлаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчтэй 700 орчим төр захиргаа боловсрол эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулан ажилладаг бөгөөд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж нийслэлийн удирдлагуудад танилцуулан сайжид хийх хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж тэргүүний сайн ажиллаж байгаа байгууллагуудыг шагнаж уламжлалт тогтоодж байна. Энэ онд нийт 650 орчим байгууллагын гэрээг дүгнснээс 78% нь бүрэн хангалттай, 17% нь хангалттай, 3.7% нь ажил сайжруулах шаардлагатай байна гэсэн үндэслэл авсан байгаа. Ингээд бүрэн хангалттай дүгнэгдсэн байгууллагуудаас гэрээгээр хүлээсэн үргээ бүрэн биелүүлсэн, нийслэлийн өмчийг нэмэгдүүлэх талаар санс наашлагтай ажиллаж бусдыгаа манлайлан ажиллаж байгаа дараах байгууллагыг нийслэлийн өмчийг эзэмших тэргүүний байгууллагаар шалгаруулж өргөмжлөг хадгалж байгаа юм байна. Үүнд нэгдүгээрт Чингэлтэй дүүргийн засаг дарганы тамгын газар, 2-т Сонгон хайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 3-т Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, 4-т Баян зүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэг, 5-т Сонгон хайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг болж байгаа юм байна. Ингээд та бүхэндээ эрхэлсэн ажилдаа улам хамжид гаргахыг хүсье өрөөж аж аргал сайн сайхан болохыг хүсье өрөөё. Баян зүрх 147. Сонгон дүүргийн Чингэлтэй дүүргийн эрүүл